Өнөөдрийнхөө Girl Talk бичлэгээр болохоор найз нөхөрлөл, найз тохирлын салалт, ганцаардал гэдэг иймэрхүү юмны талаар ярина. Бичлэг эхлэхээс өмнө та хэд гоё уух юм, дуртай снэк аваад хамтдаа гоё ярилцъя. Тэгээ би Girl Talk бичлэгүүдээрээ айгүй тийм гоё энгийн зүгээр л гоё бие биентэйгээ огтын яриа хийж байгаа юм шиг хийхийг хүсэж байгаа учраас гоё нээлттэй өөрийнхөө сурсан мэдсэн сураагүй байгаа бүх юмаа ингээ гоё ярина. Бидний амьдрал ингээд маш олон төрлийн харилцаа холбоо, relationship-ууд байдаг. Тэр дунд нь өөрөө өөртөөгөө харьцах харилцаа, хайр дурлалын харилцаа, гэр бүлийн харилцаа, хамт олонтойгоо харьцах харилцаа, найз нөхөрлөлийн харилцаа гэд байдаг. Тэгээ энэ дундаас найз нөхөрлөлийн харилцааны талаар судалсан судалгаанууд айгу бас бага байд юм байлээ. Тэгсэн мөртлөө бидний амьдралын бас айгу тийм чухал хэсэг байдаг. Миний хувьд нөхөрлөл ингээд айгу гоё хайраар дүүрэн хүндэтгэлтэй бие биенээ гоё дэмждэг. Тэгээ хамгийн гол нь бас амархан байх хэрэгтэй юм шиг санагддаг. Энэ хүн яаж хүлээж авах бол энэ хүнтэй яаж харьцсан зүгээр юм бол гэж юм төвхтэй олон юм бодохгүйгээр айгүй гоё энгийн тэгээд амархан байх хэрэгтэй юм шиг санагддаг. Тэгээ нөхөрлөлд бол хязгаарч атаархал токсик байдал, бие биенийгаа дэмжихгүй байх, хүндлэхгүй байх гэсэн иймэрхүү юмнууд бол байх эсгүй юм шиг санагддаг. Тэгээ яг ингээд гоё бие биентэйгээ таарч тохирсон бие биенийгаа гоё дэмжиж хайрладаг тийм найз олно гэдэг бол бас айгүй тийм ховор юм шиг санагддаг. Тэгээ бас айгүй нандан байдаг. 10 жилд бол ингээл яг хүрээлэл тэгж их тэлээгүй байгаа үед бол ингээл фракц макцаар нийлэх гэл ингээл нэг иймэрхүү арай жоохон асуудал багтай. Гэхдээ мэдээж бас нэг тийм 10 жилийн найз нөхөрлийн асуудал бол айгүй бас хэцүү ядаргаатай үед бас байдаг л да. Гэхдээ одоо бодоод үзэнгүүт нэг тийм сүртэй биш үүдэг. Би бол яг 10 жил байхад байрныхаа найзуудтай их нийлдэг байсан. Тэгээд сургуулийнхаа найзуудтай их нийлдэг байсан. Хагцаж салахааргүй нийлдэг сайн найзтай ч бас байсан. Их сургуульд ороод бид нэр бүгдээрээ ингээд өөр улс руу яваад өөр сургуульд ороод хүрээлэл нэмэгдээд тэлээд ирсэн чинь жоохон асуудлууд бас гарч ирж исэн. Их сургуулаа төгсөөд бүгд ажил хийдэг болоод тэгээд ер нь арай жоохон өөр төвшөнд очт юм билээ. Ингээл бие биентэйгээ уулзахын тулд төлөвлөж мөлөөлөл нэг тийм амархан access ингээд байх юм болоод миний анзаарснаар бол яг хоёр төрлийн найз нөхөрлийн салалт байдаг юм шиг санагдсан. Нэг бол ийм асуудал драма гарч одоо салдаг. Эсвэл зүгээр л бие биентэйгээ тохирхоо болоод өөр хүмүүс олцгоодог. Энэ дундаас ер нь айгүй хэцүү нь яг тийм асуудал гарч салсан найз нөхөрлөл. Их сургууль төгсгөөсөө өмнө хизээж ер нь бол бараг салахгүй байх. Миний яг насаараа найзлах, найз байх гэсэн найзаасаа ер нь бол салж исэн байхгүй юу? Тийм асуудлаас олж яг найзлахаа болж исэн найз болохоор надад бас арай хэцүү байсан. Тэгээ би их сургуулаа төгсчөөд Монголд буцаж нүүж ирээд тэгээд ингээд миний өмнө нь найзалдаг байсан найзууд бүгд өөрөөр одоо амьдралын фейз дээрээ яваад ингээд ер нь бол нэлээд олон найзуудаасаа ер нь бол тэр үед ингээд холдчихсан. Зүгээр яг хуу тийм асуудал гарахгүй байсан ч гэсэн зүгээр ингээд бие биентэйгээ тохирхоо болцгоодсон, том болцгоодсон тиймэрхүү юмнууд бол гарч ирсэн. Тэгээ би яг их сургуулаа төгсөж ирчээл найзуудтайгаа ч ингээ уулзаж хэнгаут хийж байгаа ч гэсэн яг нэг тийм бүр сайн найзууд ингээд байхгүй юм шиг надад яг тэр үед санагдчихсан байхгүй. Тэгээ тухайн үедээ би яг тэр хүнийг санахаас илүүтэйгээр ер нь бол жоохон ганцаардчихсан. Манай ээж одоо жишээ нь яг 7 настайгаас хойш найзалсан 5 6 найз охтуудтайгаа одоо хүртэл маш сайн найзууд 40 жил ингээд найзалсан найзуудтай байхгүй. Тэгээ иймэрхүү юм гоё найз нөхөрлөл хүний амьдралд амар гоё чимэг оруулдаг юм шиг санагддаг. Манай ээж бас надаас асуугаад миний охинд ер нь яг ийм сайн найз байна уу? Сайн найзууд байна уу? Яг гоё бие биентэйгээ юм ярьдаг, бие биенийгаа дэмждэг. Яг тийм сайн найз байхгүй юм шиг байгаадах ингээл тэгэл би юу олж маснаа ярилцаал тэгээ Justin Bieber яг тийм Better Help дээр 1 сарын үнгүй ирэх ингээд тараасан байхгүй. Тэгээ одоо хүртэл бараг болж байгаа хөө болж ивэл би энд ингээд оруулчих. Тэрүүгээр би нэг сэтгэл зүйчтэй матч хийгээд тэгээд би яг юм 4 сешн тэр хүнтэй 1 сарын турш ер нь бол ярилцсан. Тэгээд би 1 сешн дээрээ ер нь бол яагаад энэ хүнтэй би найзлахаа байсан. Одоо яг ямар мэдрэмж төрж ийн жоох хэцүү байгаагаа ер нь бол тайлбарлаж хэлээд тэгсэн чинь надад айгу гоё юм хэлжсэн. Тэр нь болохоор ингээд амьдралд ингээд айгу олон төрлийн найзууд байдаг. Байшингаар дүрслэх юм бол гадааны юм балконы ч юм уу юм террасны тийм найзууд байдаг. Үүдний хэсгийн найзууд байдаг. Эсвэл бүр том өрөөний, унтлахны өрөөний тийм дотн найзууд байдаг гэж надад яг юм тайлбарлаж хэлжсэн байхгүй юу. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол террасны буюу юм гадааны тийм
тийм сонир сонсогдоод байна. Гэхдээ тэр нь юу гэсэн үг вэ гэхээр яг гадаа террасны тийм төвшний найзууд болохоор ер нь бол илүү тийм сайн юу байна гэж тааралт хараа нэг ганц хоёр үг солиол ингээд нэг тийм хөнгөн тийм дотн биш тийм найзууд байдаг. Эсвэл үүдний хэсгийн найзууд гэхээр илүү тийм арай жоохон дотн. Гэхдээ бүр тийм дотн биш тийм найзууд. Эсвэл том өрөөний тийм найзууд бол бүр илүү дотн. Тэгээд маш сайн найзуудыг хилдэг гэд. Тэгээд надад болохоор хэлэхдээ заримдаа чи хүнийг том өрөөний дотн найз байлгахыг хүснэ. Гэхдээ заримдаа тэр хүн чамайг террасны төвшний найз байлгахыг хүсдэг гэд. Тэгээд тэр бол айгүй энгийн зүйл шүү гэж ер нь надад тайлбарлаад. Заримдаа би ингээд айгүй дотн найз байхыг хүсэж байгаа мөртлөө тэр хүний хувьд би зүгээр л террасны төвшний найз байна. Тэгээд зарим хүний хувьд миний яг дотн найз байхыг хүсэж байгаа ч би тэр хүнийг бас зүгээр арай террасны төвшний мэд бэлтэлцдэг тийм төвшний найз байлгахыг хүсдэг ч юм уу. Ингээд хүн болгоны сонирхол, хүсэл сонирхол айгүй өөр учраас тэрэн дээр тэгж их бас автагдаад ач холбогдол өгöd авах бас эми юм байлээ. Ямар нэгэн хүн надтай найзлахыг хүсэхгүй байна гэж бодоход тэрэнд нэг хэмзэглээд авах хэрэггүй л юм шиг санагдсан. Тэгээ мэдээж маш эвгүй мэдрэмж. Гэхдээ яг найз нөхөрлөл ер нь бол яг бие биенийгээ харилцсан адил ингээд хүсэж найзлахыг хүсэж, дэмжихийг хүсэж хайрладаг байх хэвээр. Тэгээ тийм биш байгаад хахаар нэг талтай харилцаа болчих учраас ер нь бол бараг тэгээд шулуухан тэгэл найзлахаа болсон л дээрэд юм лээ. Тэр сайн найзыгаа би Зулаа гэд нэрлэлчихээ заяа. Зулагийн амьдралынх нь нэг ч гэсэн хэсгийг би гой хамт хуваалцаж хамт байсан. Зулаа ч гэсэн миний амьдралын гой хэсгүүдийг хамтдаа тойлж исэн. Тэгээ зарим найзууд гой дурсамж болж үлддэг. Эсвэл зарим найзууд гой амьдралын туршид найзалдаг найз болж үлддэг. Дурсамж болж үлддэг найзуудаа зөвөр сайн сайхныг хүсэл тэгэл гой өөрийнхөө орн явуулаад өөрийнхөө орн байлгах хэрэгтэй юм билээ. Тэгээд угаасаа нэг талтай харилцаатай байж ирснээс илүү гоё найз нөхөрлөлийг бас чухалчилсан л зүгээр юм билээ. Мэдээж сайн найзууд хоорондоо хаагцаж бие биенээс өөр олж тохирхоо болж эсвэл ямар нэгэн асуудлаас болж ингээд салах нь гонигтай. Тэгтээ амьдрал тийм л юм билээ. Одоо л би сайн найз байхыг айгүй хичээдэг, сайн найз байхыг хүсдэг. Тэгээд мэдээж өмнө нь муу найз байсан үе ч гэсэн надад байгаа. Тэгэл найзалдаг найз чинь тийм айгүй тийм токсик ч юм уу айгүй тухгүй болгоод байдаг бол тэр хүн нэг зүгээр л гоё тавиад явуулах хэрэгтэй юм билээ. Тэр хүнд ямар нэг юм өгөх шаардлагагүй, тэр хүнийг засах шаардлагагүй, зүгээр тохирохгүй гэдэгтээ эвлэрэл айгүй гоё сайн сайхны хүсэл тавиал явуулах хэрэгтэй юм билээ. Японд оюутан байх үедээ Монгол оюутнууд айгүй их байдаг байсан болохоор ер нь бол тэгж ганцаардаж бол үзээгүй. Ер нь л айгүй гоё найз нөхдөйгөө гоё байдаг байсан. Тэгээд яг Канада руу 4-р курстэй оюутан солилцоогоор явсан чинь манай хотод ямар ч монгол оюутан байхгүй. Миний хизээч амьдарч байгаагүй тийм хот байсан болохоор би анх удаа ер нь бол жоохон ганцаардаж бас үзчихсэн. Миний тэр нэг оюутны байранд ямар ч монгол оюутан байхгүй. Тэгээд тэрнээс гадна бүгдээрээ яг оюутан солилцоогоор ирсэн оюутнууд байсан. Тэгээд ихэнх нь ер нь бол зүгээр л гоё бай, зүгээр л ингээл party хийгээл ингээл хөнгөн л байсан. Тэгээд болохоор яг тийм хүмүүстэй гоё тийм meaningful connection үүсгэхийг хүсэж исэн. Тэгээ яг тухайн үед эхний 1-2 сар бол ерөөсөө тэгж чадаагүй. Ингээд найзуудтай болж байгаа мөртлөө тэр найзуудтайгаа зүгээр л гоё дэнэр идэл нэг тийм арай хөнгөн байдлаар найзлаад байсан чинь би сүүлдээ бараг нэг 2-3-7 хоног гэрээсээ гарахгүй зүгээр ингээд өөрөө өөртөөгөө гоё байж маягаал ингээл нэг тийм үе өнгөрч ирсэн байхгүй. Тэгээд тухайн үед бол би зүгээр тийм хөнгөн найзалдаг party friendsтэй байх бол зүгээр ингээд зүгээр гоё. Гэхдээ би өөрөө бас тийм meaningful connectionтэй болохыг хүсэж байсан болохоор өөрийгөө яг тийм нөхцөлд ер нь бол зүгээр зориглол оруулсан. Би болохоор өөрөө нэг юм 59% билүү 51% extrovert, үлдсэн нь introvert, яг нэг тийм холимог хүн баггүй юу. Тэгээд надад бол яг шууд хүн дээр очиод шууд юм ярихад бол нэг асуудал байдаггүй. Тэгээд би шууд тухайн үедээ за би ер нь бол ингээд гоё энд байгаа дээр гоё утга учиртай нөхөрлөлтэй болмоор байна гэж бодоод ер нь бол тэр нэг сургуулийн арга хэмжээнд дээр би шууд Канадад өссөн тийм Аз охтууд байсан. Тэгээд би тэднээс дээр шууд очиод өөрийгөө танилцуулаад би ингээд оюутан солилцоогоор ирсэн байгаа гэж байгаа л тэгэл нэг 5-10 минут юм яриад үзсэн чинь надад амар таалагдаад тэгээд айгуу гоё яриа нийлээ. Тэгээд ер нь бол
Инстаграмыг авахаа марцсан зүгээр шууд ингээл нэрнүүдээ солилцаал хизээж тэр том сургууль дээр дахиж уулзахын тодорхойгүй байсан юм чинь би шууд дараа нь бодож ирсэн шууд очоод Инстаграмыг аваад Инстаграм руу бичээд тэгээд нэг тийм хөрхөн 2 3 аягүй сайн найзтай болж исэн одоо ч гэсэн холбоотой байдаг. Өөрийнхөө юу хийж байгааг бодоол өөрийнхөө одооны байдлыг бодоол яаж энийг өөрчилж болохоор байна гэдгийг бодоол айгүй тийм зүгээр л шууд хийх хэрэгтэй юм билээ. Тэгэл би тэр өдөр шууд очиж Инстаграмыг аваагүй байсан бол миний яг тэр оюутан солилцооны дурсамжууд бас тийм гоё байхааргүй байсан ч юм уу тий. Тэгэл ингээл гоё өөрийнхөө хүсэж байгаа юмны төлөө зүгээр шууд хийх хэрэгтэй юм билээ. 10 жилдээ хахад найзалдаг байсан. Энийгээд найз маань яг Канадад байсан байхгүй. Тэгээд арай өөр хотод ихтэй ойрхон. Хоёрын холбоо ер нь бол тасарсан. Би бинтэйгээ нэг тэгэж их харьцаа болцсон байсан үе. Тэгээд би ойрхон байсан болохоор шууд бичээл. Тэгэл бит хоёр уулзаал. Тэг айгүй хөрхөн жоохон найзалдаг байсан шигэ би бинтэйгээ тохирол. Том болсны дараа зарим жоохон асуудлуудын дараагаар яг тэр найзтайгаа буцаж холбоотой болоод найзлаад эхэлсэн үедээ бол би найз нөхөрлөл гэдэг чинь ийм байх ёстой штэ нэрээ гэдгээ буцаад ингээ гоё санаж исэн. Монгол руу буцаж ирээд тэгээд нөгөө нэг ганц ардж исэн тэргээд хэлсэн штэ тий. Тэгээд би тухайн үедээ яг юу хүсэж исэн бэ гэхээр нэг гоё тийм sisterhood хүсэж исэн. Hitomi гэдэг ийм Японы ирлээд ютубер охин байдаг байхгүй юу? Бичлэгнүүдийн үзгээр ч гэсэн бас айгүй тийм spiritual охин. Тэгээд тэр охин нэг бичлэгэн дээрээ ингээд sisterhood-ийн талаар яриад ингээд гоё эмэгтэй найзуудаараа ингээд айгүй гоё sisterhood-тэй хайр дурлалын биш platonic friendship ийм байдаг гэдгийг харуулсан нэг тийм бичлэг үзээд би дотроо би ийм sisterhood-тэй болохыг хүсэж байна. Эмэгтэй хүмүүс би биентэйгээ найзлахаар шал өөр өд штэ ингээл би биенийхээ юу туулдгийг юу мэдэрдгийг бүр ингээ гоё гүнзгий хамтдаа мэдэрч чаддаг. Тэгэл би бинийгаа айгүй гоё ингэж хайрладаг нэг тийм найз нөхөрлөл би айгүй хүсэжсэн тухай тий. 22 онд ч үлээ 21 онд ч үлээ би бүр тэр нөгөө жилийнхаа зорилгоодыг бичиж байхдаа хүртэл яг гоё sisterhoodтэй болох гэд бичижсэн. Тэгээд одоо бол би найз нөхөрлийн хувьд маш гоё үе дээрээ явж байгаа. Тэгээд би өөрөө ч гэсэн сайн найз байхыг хичээдэг. Манай найзууд ч гэсэн маш хөрхөн сайн найзууд байж чаддаг. Тэгээ одоо би ингээд найзалж байгаа найзуудтайгаа айгүй их хайрладаг, тэгээд хүндэлдэг. Тэгээд бас сайн яваасаа гэж бүр чин сэтгэлээсээ өсдөг. Яг би биентэйгээ хамт суугаад юм ярилцахад маш их хайр хүндэтгэл ийм care гоё нандин найз нөхөрлөл өсөж байгаад ер нь бол өөрөө тэрийг бүтээж чадсан. Тэгээ бүтээх жашээ над дээр ч өөртөө хүрээд ирсэн. Би ч өөртөө тэднэр дээр очиад тэгээд нэг тийм гоё friend groups-үүдтэй болж чадсан. Миний амьдралд одоо ямар ч тийм toxic найз байхгүй, ямар ч одоо асуудал байхгүй. Айгүй гоё найзтай уулзахаараа ингээл гоё байж чаддаг найзуудтай болсон. Тэгээд тэрэнд бас айгүй талархдаг. Төрсөн өдрөө одоо айгүй гоё тэмдэглэх дуртай төрлийн хүн байхгүй юу? Ингээд би бинтэйгээ гоё уулзаад яг ингээд тусдаа уулздаг найзууд байгаа. Тэднээсийн гоё бүгдийг нэгтгэхэд би бинтэйгээ танилцаад ингээд нэг өдрийг ингээд хамтдаа гоё тэмдэглэх айгүй дуртай. 25 нас хүрсэн төрсөн өдрөөрөө найзуудтайгаа нэг өдрийг тэмдэглээд би амар гоё азтай санагдсан. Ингээд яг би бинийгаа чин сэтгэлээсээ хайрладаг, дэмждэг тийм найзуудтай болцсон байгаагаа хараад тэгэл надад гаргаж байгаа сэтгэл, хайр, халамж гэл ингээл бүх юм мэдрээл одоо надад амар гоё санагдсан. Тэгээд би энийг ч гэсэн айгүй их хүсэж ийсэн. Тэгээд найз нөхөрлийн хувьд ийм болтлоо бас зөндөл юм тулсан сая ярьсан шигээ. Тэгээд одоо л яг гоё болцсон. Тэгэл би бинтэйгээ тохирохгүй байгаа, болохгүй байгаа найз нөхөрлөлттэй зүгээр л заа гэл ингээл гоё тавьж явуулаад өөрөө ч гэсэн сайн найз байхыг хичээгээд явхад аяандаа ингээ болдог юм байл л дээ. Тэгээд сүүлд нь хэлгээд энэ бичлэгийг үзэж байгаа хүм дунд ингээд яг ганцаардж байгаа эсвэл ингээд найз нөхөдгүй юм шиг санагдаж байгаа тийм хүн байвал өөртөө гоё цагийг зарцуулаарай. Битгий хүчлээрээ тэг ингээд болохгүй байгаа юмыг хүчлээд хэрэггүй хүнээс хайр халамж нөхөрлөлийг асуугаад хэрэггүй. Зүгээр л гоё амьдралынхаа яг энэ үеийг зүгээр өөрийн хорон байлгаал юмыг хүчлэхгүйгээр өөрөөхөөрөө мэдэрч туулаад тэгэл нэг мэдхэд айгүй гоё зүгээр алцсан л байдаг юм байна. Яг энэ цаг хугацааг өөртөө гоё зарцуулаад өөрийнхөө сайн найз байхыг хичээгээрэй. За тэгээд хэдүүлээ хүмүүсээс ирсэн ганц хоёр асуултыг харъя. Хэдий дотн найз ч цаанаа бүрэн ихтгэл төрөхгүй үе байсан уу? Тэгээд өөрийгөө л буруутгаж дуусах юм.
Яг тийм мэдрэмж бол би мэдэрч байгаагүй байна. Тэгээд цаанаасаа ихтгэл төрөхгүй байгаа бол яг өөрийнхөө зүүн совиндоо итгэх хэрэгтэй юм болов гэж бодож ин. Тийм үе надад яг байгаагүй хаа. Тийм болохоор яг гой хуваалцах түүх бол байхгүй. Гэхдээ яг итгэл төрөхгүй байна гэдэг чинь яг тийм сайн найзуудын хоорондын харилцаанд байх ёсгүй зүйлсүүдийн нэг баха. Сайн найзтай айгу итгэдэг байх хэрэгтэй шүү дээ. Ямар нэг юм хэлгээд энэ хүн миний арыг даана. Энэ хүн намайг яг гоё дэмжин гэдэг тийм итгэл байх хэрэгтэй юм шиг надад санагдаж байна. Тэг яг би шууд ингэдэг гэж угаасаа хэлэхгүй, хэлж болохгүй. Тийм болохоор зүгээр гоё өөрийнхөө зүүн совинд итгээд энэ хүнтэй найз байх нь ямар санагдаж байна, биш үйл ямар ахвал гэдгээ бодож байгаа л тэр шийдвэрээ өөрөө л гаргах хэрэгтэй ах гэж бодож байна. За ингэж юм. Мөнгөний асуудлыг нөхөрлөл донд маш болгоомжтой оруулж ирэх хэрэгтэй санагцсан гинэ. Энэ дээр бас нэг ном уншсан байхгүй юу? Part of Money гэдэг. Хосуудын харилцаан донд мөнгө гэдэг сэдв бол айгүй тийм хэцүү яригтай сэдв. Угаасаа мөнгө гэдэг сэдв бас айгүй хэцүү сэдв шүү дээ. Яг би бинтэйгээ нээлттэй ярихад айгүй хэцүү сэдв. Тэгээд хосууд ер нь л мөнгнөөс болж салдаг тоо нь Америкт нэг 40% л үү. За буруу санджиж магадгүй. Гэхдээ ямар ч гэсэн мөнгөний асуудлаас болоод айгүй их хосууд салдаг гэсэн тийм дүгнэлтэнд хүрсэн юм билээ л дээ. Мөнгийг харж байгаа байдал, үзэл бодол, иймэрхүү юмнууд нь зөрчилдснөөс болоод ингээд асуудлууд айгүй их гардаг гэдэг юм билээ. Тэгээ энэ бас нөхөрлөлт ч гэсэн хамаатай хаа. Мөнгө бол бас тийм айгүй комплекс эмзэг сэдв. Хүн болгоны хувьд өөр өөр учраас ер нь нөхөрлөл дээр ч тэр хайр дурлал дээр ч тэр мөнгөний талаар хоорондоо яаж ярилцж гин, мөнгөний асуудлыг яаж бие биендээ гаргаж ирж гин, тэр бол ингээд бас айгүй чухал хаа. Тэгээ та төсөөл тэр номыг бас уншаарай. Найзууд найз охинтой залуутай болж харилцаанд хүндэрхий гэж айдаг байсан уу гэсэн байна. Хүн ингээд ичнээ хүнтэй үерхэж гэрэлсэн ч гэсэн өөрөө өөртөө гаргах цаг, найз нөхөддөө гаргах цаг, гэр бүлтэй гаргах цагаа айгүй гоё баланстай тэнцвэртэй авч явахгүй бол болохгүй юм шиг санагдсан. Тэр хүндээ л хамаг цагаа зарцуулаад тахаар өөрийгөө мартаж эхэлдэг юм шиг санагддаг. Өөрөө өөртөө цагаа зарцуулах, найз нөхөддөө цагаа зарцуулах, гэр бүлтэй цагаа зарцуулах. Ер нь ингээд өөрийнхөө амьдралыг яг өөрийнхөө нь байлгаад тэр хүн зүгээр нэг хэсэг болж ирэхгүй зүгээр амар том хэсэг гинт болчингууд бас жоохон дэмэл юм бэлээ. Тэгээд тэгж байгаа найз хэрвээ байгаа л шууд гоё үнэнгээр л хэлэх хэрэгтэй л байх. Гэхдээ бас тэгэл өөрийнхөө нь л байх хэрэгтэй л ахalta. Яг гоё баланстай ингээд авч явахгүй бол өөрийгөө айгу алдах гад байдаг юм шиг санагдсан. Үерхэж байгаа эсвэл гэрэлсэн хүн чинь ингээд амьдралын чинь нэг гоё хэсэг байгаад бусад хэсгүүдээ бас гоё мартагдуулахгүй авч явснараа бас арай гоё, арай илүү тийм жаргалтай бас тэр хүний хувьд ч гэсэн энэ хүн чинь нэрээ бас ийм амьдралтай олон төрлийн гоё одоо relationships-тэй хүн надад л бүх юм цагаа гаргаад байхгүй штэ гэдгээ мэддэг ухамсаралтай юм шиг санагдсан. Бидний чухалчилдаг зүйлс бас өөрчлөгддөг. Хүнтэй гэрлээд хүүхдтэй болвол одоо маш завгүй амьдралын дунд хүүхдүүд болон нөхөртөө ч юм уу их нэртэй гаргах цаг илүү чухал санагддаг ч юм уу. Тэр хүний хувьд юу нь илүү чухал байна? Бас хэтрээд байна уу? Яагаад байна гэдгийг гоё айгу нээлттэйгээр тэр хүнийг шүүмжлэхгүйгээр л одоо ярилцсан зүгээр байх гэж бодож байна. Тэр хүний хувьд өөрөө мэдж байгаа мөртлөө зүгээр маш завгүй амьдралынхаа хажуугаар зүгээр л нэг хэсэгтэй л одоо цаг гаргаж чадж байгаа ч юм уу тийм бусад зүйлсд ингэж цаг гаргах mental capacity нь байхгүй байгаа ч юм уу. Ямар ч байсан гоё шүүмжлэхгүйгээр айгу гоё ярилцаад тэр хүний хаталыг сонсоод хэрвээ жоохон буруу санагдаад өөрийн хувьд буруу санагдчихвэл тэрийгээ бас айгу гоё зүгээр ойлгуулад би бинтэйгээ гоё зүгээр ойлголцчих юм бол тэгээд нэг асуудал үүсэхгүй гайгүй хаа. Нэг юм нэмж хэлэхэд бид нэр ингээд насан туршид ажил төрөлтэй болоод гэр бүл зохиогоод ч юм ингээд айгу завгүй болоод ирэхээрээ яг заавал ингээд найз нөхдөйгөө уулзах гэж бас цаг товолдог болчдөг юм байлээ. Тэгээд зүгээр л амар гоё энгийн ямиг хамтдаа бас хийдэг байх нь зүгээр юм байлээ. Одоо ингээд хамт хүнсээ цуглуулах ч юм уу найзтайгаа уулзах ямиг айгу тийм хүнд болгоол айгу олон процесстэй цаг тоглох юм болгож ирсэн. Хаяа бас зүгээр гоё энгийн амьдралынхаа нэг юмд ингээд интеграц хийх нь бас айгу зүгээр байдаг юм байлээ. Бусад асуултууд нь бол өөрөө өөртөө итгэл хосын харилцаа, карьерийн асуудал гэдэг юм янз янзын асуултууд ирсэн байна. Тэгээд би дараагийнхаа Girl Talk бичлэгүүдээрээ ярина. Тэгээд таад бас гоё яриулмаар байна. Комментоор бичээрэй. Дахин сануулж хэлэхэд би энэ YouTube чаналаараа яг ийм 20-од насныхаа амьдралыг яаж туулж байгаа талаар айгу гоё энгийн контентуудыг хүргэхийг хүсэж байгаа.
Тэгээд би хүнд ингээл зааж сургаал ингээл амар том ингээл амар тийм мундаг хүн болох гол хичээгээд байхгүйгээсаа тийм биш. Ингээрээ тэгэрээ гэж ярахаас илүү зүгээр гоё ингээд 20-од насны амьдралынхаа сурч мэдж байгаа алдсан юмнуудаа гоё хуваалцаад энгийн контентууд угаасаа хийхийг хүсдэг учраас ямар ч гэсэн нэг юм series эхлүүлсэн байгаа. Миний бичлэг таалагдсан гэж найдаж байна. Би бас зарим зүйлсийг мартагдуулсан байж магадгүй амар том сэдв учраас тэгээ та хэдтэй ч гэсэн гоё нандан найз нөхөрлөлийг хүсье. За тэгээд миний бичлэгийг үзсэнд баярлалаа. Дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.